Ер нь зүгээр өнөөдөр замын цагдаагийн энэ албаны үйл ажиллагаатай танилцах гэхээсээ илүүтэй шийдвэл зохих асуудлуудыг бас газар дээр нь шийдэх тэр хэмжээгээр энэ зам тээврийн гэмт хэрэг осол эндэгдлийн тоог бууруулах ийм асуудал дээр илүү анхаарч ажиллаж байгаа. Яагаад тэгэхээр сүүлийн үед энэ орон нутагт болон нийслэл хотод гарч байгаа зам тээврийн гэмт хэргийн осол аваараас шалтгаалж олон зуун хүний амнаас эрүүл мэнд хохирч байгаа. Зөвхөн 2017 онд гэтэл одоо Монгол улсын хэмжээнд орон нутаг нийслэлд 480 500 хүн амнаас эрүүл мэндэ зам тээврийн остоос болж алдсан бол үүний бараг одоо 30 гаруй хувь нь нийслэлд амнасаа алдсан юм байгаа. За тэр дундаа бага насны хүүхдүүд, сургуулийн сурагчид зам тээврийн осолд өртөж гэмтэх, амнасаа алдах энэ одоо тоо баггүй хэмжээнд байгаа учраас энийг ямар одоо байдлаар богино хугацаанд энэ тоог бууруулах уу? Хүүхэд багчууд иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг хэрхэн бууруулах уу гэдэг энэ хүрээнд өнөөдөр энэ замын цагдаагийн албаны үйл ажиллагаа албан дээр ажиллаж байгаа. Тэгээд зайлшгүй одоо шийдэх шаардлагатай буюу эдгээр одоо гэмт хэргийн зам тээврийн ослоос иргэдийг урьдчилан сэргийлэх энэ хүрээнд бол шаардлагатай тоног төхөөрөмж сэлбэг одоо багаж ажлын байранд шаардлагатай алба хаагчдын үйл ажиллагааг явуулахад шаардлагатай тоног төхөөрөмж энэ одоо зүйлүүдийг бид шийдэж өгч байгаа. Нэгт хоёрт бол цааш нь нэр нь ямар хугацаанд ямар арга хэмжээнүүдийг илүү зохион байгуулж ажиллах ёстой. Зүгээр нэг одоо байдаг хийдэг ажлуудаа хийж яваад тоо буурахгүй байна, асуудал шийдэгдэхгүй байна. Эсвэл нэг ганц 2% буурлаа гэдэг ийм тохиолдлын шин чанартай асуудал яриад байх уу? Цогцоор нь асуудлыг шийдэж энэ гарч байгаа гэмт хэргийн тоог эрчимтэй одоо мэдэгдэхүй хэмжээнд бууруулж болж ивэл одоо өшөө бүр байхгүй болох ямар боломж байдгийг гэдэг дээр анхаарахгүй болвол зөвхөн одоо өдөр хоног өнгөрөө гаргацсан маягаар асуудал хандаад яваад байвал өдөр их тусам хүүхэд багчууд иргэд амнаас эрүүл мэндэ алддаг. Тэгээд тэр нь зүгээр байдаг нэг тийм энгийн тохиолдол юм шиг болох ёстой зүйл юм шиг олон нийтэд ойлгодог ийм асуудал байж болохгүй гэж үзэж байгаа учраас энэ хүрээнд илүү анхаарч ажиллая гэж байгаа. Нэгдүгээр. Хоёрдугаарт энэ замын цагдаагийн одоо албан хаагчдын ажлын байрны ажил хийх нөхцөл боломжийг бүрдүүлж өгөхөөс гадна иргэд энэ одоо замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэд одоо олон нийтэд харьцах асуудлуудыг шийдвэрлэх сахилга бат ёс зүй ажлын одоо байранд дэх ажлын гүйцэтгэлийн асуудлуудыг бид бас анхаарахгүй болвол зарим одоо тохиолдолд гэдэг юм уу ер нь их олон тийм үйлдэлүүдээр бол бас хэдийгээр ихэнх нь ёс зүйтэй сахилга баттай мэрэгжлийн өндөр ур чадвартай ажиллаж байгаа хүмүүс байгаа хэдий ч түүний хажуугаар бас анхаарахгүй болохгүй иргэдийн одоо шүүмжлийг дагуулсан иргэд олон нийтэд замын одоо хөдөлгөөний хяналт тавих гэхээсээ илүүтэй бүдүүлгээр харьцдаг, эрх чөлөөнд нь халддаг, аялал янзын одоо шаардлагагүй шахалт давтамтыг үзүүлдэг ийм тохиолдлууд мэрсэр гардаг учраас энийг бас одоо мэрэгжлийн үйл ажиллагаа явуулах, байгууллага байх ёстой гэдэг үүднээс нь бүх асуудал мэрэгжлийн зүгээс дээрээс нь ёс зүйн өндөр түвшинд ажил албаа гүйцэтгэл дээр нь аль аль талаас нь дэмжиж хамтарч алдаа оноогийн одоо зас залруулж оноогийн баталгаа амжилтын баталгаажуулж алдааг нь одоо багасгаж ажиллах тал дээр одоо анхаарч ажиллах ёстой гэж бодож байна.